Төрийн шагналт соёлын гавьяа зүтгэлтэн цэндийн дорж готов. Нохой гэрт хүн урдаггүй. Өгүүллэг. Газар тэнгэрийн савсалгаас нар таширлан хорвоо дэлхийг алтруулав. Өдөржин хамт архицсан нөхдөөсөн түгжив гэнт салж. Тууврын мал тууж одсон донон хөөд яралзуулахад ухаа зээрд морин оройн наранд гал адил цоролцож байна. Айлуудын зэлэнд буухурамдаж өдөржин адуу хурсан нуурын зүгээс шивтэр ханхална. Нуурын хөвөөгөөр түгживийг хайр чулуунд морныхон дөрвөн хөлийг балбалзуулан хажигнаж явхад нар шингэж билээ. Хөлөрсөн ухаа зээрд морь нар жаргасан хойно бараан болон сүйдэлцэж өдөржин адууны хөлд цалиглж ядарсан нуур үдшийн бүрэнхийд тогтож ядан цэлэлцэх нь нойрсохоор яарах мэт авай. Түгживийн бараанаар зэлүүд талын ганц гэрээс дааг шиг хар нохой дүүлэн гарч ирлээ. Донойн энэ нохой чон барьдгийн гадна түгживийг үзэн ядна. Хар нохой морины хоёр талаар сэлгэн түгживийн нүүрөөд үсчихэд нялуун үнэртэй халуун амьсгал нь хан хан хийж аимшигт араа соёон яралзаж байв. Тэнзэн ташуураараа түгжив нохойны сарьсан хамар дээр дэлсмээр хорхойтсон боловч зорьсон хэрэгээ бодож биеэн барива. Тэгээд нохойд өвдөг хөлөөн хазуулчихгүй тулд том ташуураа хий зангаж явлаа. Ууран дэлбэрэх шахсан нохой урилгагүй зочныг гэртээ ойртох тусмал хэлгэнэж ухаа морийг зогсоохоор сүүлнээс нь чаргууцалдснаа хүч хөрлөгүй түгживийн ган дөрөөг тан ян хийтэл хазлав. Донойн гэргийн хандмаа гэрээсээ гарч нохойгоо хорхоор гүйх замдаа үсэг эзэг дээл хувцсан янзалж явна. Тэрбээр нохой руугаан гүйж очоод "Хол яв. Байтлаа гэрт хүн болохгүй нү?" гэж зандрахад хар нохой арга буюу нохойн ёсоор эзнийхээ өмнө газар хэвтээд хүлцсэнгүйгээр гэнэн мүлхэх авч үзэн ядсан уур нь багтаж ядан хахаж цацна. Түгживийг уяанаас морин уяад гэрөөд явхад хар нохой хүзүүчнээсээ зуурсан хандмааг чирч хоолой хятнуулан зүтгэхэд эзний нь хормоо ярагдаж хоёр урт цагаан гуй гялалзсан урагш хөвчлөн жигээд нойтон газар онглон улдав. Хар нохойг турхан эзнийхээ гараас мултарч ирээд толгой дээрээ мордчихвээ гэж айсан түгжив гэрт орохоор яарч эцэндээ хажуугийн хүн харахад нудраг хайлан хаахалзаж ачир дээрээ явган явж үзээгүй хоёр богинохон хөлийн хөө чадлаар гүйж байв. Тэрбээр үүдээр шургууд нуруу хотос хийлгэн хаалга хавхийдл хаагаад тулганы хойно гарч зогслоо. Хар нохой гэрт орж түгживтай хүзэлцэхээр хандмайтай уралдан дайрч хаалганд хоншоороо хавчуулаад өвдсөндөө биш уурандаа гаслан хоцров. Түгживийн санаа баг зэрэг тайвширч "Хей мөнч ширүүн байх чинь вэ" гэхэд хандмаа "Чамд ширүүлэхгүй бол өөр хэнд ширүүлэх вэ" гэд зургар хар нүдэн маяглуулав. Доной дог хүн авгайда хатуухан манаач тавьжээ. Хар нохой байхад донойн сэтгэл үдээд амар яваа биз. Гэвч хөөрхи данч адгуус юм да гэд түгжив хоймрыг шилбүрдвэлээ. Жаазнаас гэрийн эзний том хөрөг яг өөрийн ширтэж байх үед тэр ялимгүй займарч суув. Хандмаа алтан эмгээ санжгантал гунхалзаад "Адгуусч гэж басч болохгүй шүү. Манай хар нохой донойтой бол ярддаг юм" гэлээм. Түгжив хэмээн худлаа хөхрөөд тухлахаар сүүжилдэн хэвттэл хар нохой гинт дахин хуцав. Түгживийн дотор эвгүй бодол ургаж үндингүүт малгайгаа авч хаашааш өмсөд их л хүнийрхүү цомцойн суулаа. Тэгээд
Доноён ирэх юу болж байгаа билээ гэж асуух гэтэл хандмаа ухсхийн хаалгаар шагааж хараад "Хүүшээ, яана, түгж яваа" гэд чимээ тасрав. Тэгснээ "Манай энэ нээрэн муухай гудрах шүү. Уян дээр очиод чиний морийг боргоод унлаа" гэд орхиноор айлгуйтан инээв. Хандмаа түгжавт идээ цай болсны дараа нэг л онх шимэн арх гаргаж өгөөд өөрөө эртхэн үнээгээ саахаар гарлаа. Түгжав архинаас нэг аяга уугаад цааш уусангүй өдрийн уусанд нозоорч хоёр гутлаан тайлж орхиод гэрийн баруугаар хажуулав. Гадаа хар нохой түүний морийг ээрсээр авч уур хилнэн нэлээд буурчээ. Эцдээ тэр хаа нэгтээ пүм пүм үгэлснээ. Түгжавын моринд дасв уу, аль эсвэл залхав уу, эрүү хамхив. Түгжав үс болсон хоёр банцхар хөлжиж авдар шиг зузаан цээж түхэл зүүлэн зөөрмөглөлээ. Хаалга гинт торхив. Цочин харвал хаалганы завсраар хар нохойны сарьсан хамар орж ирээд ийш тийш шиншилж гарлаа. Түгжавын дотор пал хийж өндийх гэснээ болоод огт хөдлөхгүй нам хэвтгэхээр шийдэв. Хар нохой сэтэрхий хамраа сартагнуулан баахан шиншилснээ. Хошуугаараа хаалга сөхөн түлхтэл түрх их чимээ гарч цээжин бие нь гэрте ороод ирлээ. Түгжав баруун орон дээр үсрэн гарах гээд амжсангүй. Хар нохой баримжаа муутай түлхэж гэртэл лав орж ирсэндээ гэмшсэн байдалтай хулчгар царайлан хоош ухарсаар дөнгөж толгойгоо хаалгаар цухилгасны эцэст сая санаа амарч бүрий орж буй гэрийн доторхыг ажиглан гэмшингүй шар нүдэн гүлгнүүлэв. Түгжав "Хандмаа" гэж хашгирах гэснээ хэрэг бүр бишдэх байх гэд үхсэн мэт амьсгалах хураав. Нохой гэр доторхыг сайтар ажиглаад харн баг зэрэг арилсан янзтай зүүн хатвчнаас эхлэн өөх тосны цөвдөл шороо пөргүүлэн шиншилсээр босго алхлаа. Түгжавын цогцсноос зөвхөн хар нүдэн л аяган дотроо хөдөлж гартаан барьчих багж зэвсэг ойр хавьяас хайна. Хар нохой эргэнгийн урдуур нүүгэлтэн орж ирэхэд сүүл нь хөвөрсөөр хаалганаас мултарч хаалга хаагдлаа. Түгжавын дотор өрхийн бүтээсэн гэр шиг пад харлав. Доноён чон барьдаг хар нохой бүрэнхий гэрт орж ирээд зогсож угаана баавгай шиг сүртэй ажээ. Тэр баавгай гэрийн зүүн талаар шинжлэн өөд ахисаар хойморт дөхөж ирлээ. Нохойны хамар нүүрний дэргэд ирж сахал салмайг энэ сэрбэлцтэл шуугчнахад Түгжавын хар нүдэж хөдлөхөн болоод айсандаа хөлдөж орхив. Хар нохой дун цагаан араа соёогоон ярс хийтэл эвшээж урт улаан хэлээрээ амаа гаслан тая долоосноо тулганы хойгуур баруун тийш тойрохоор дээш ахилаа. Түгжав амьсгалахаа болив. Тэгтэл хар нохой гинт хаалга руу зүүн талаар буцлаа. Түгжав дотроо залбирч цээжиндээ хураасан амьсгалаа сэмхнээр цувруулан гаргалаа. Хар нохой тэгсэн ёсыг бодоод тулганы хойгуур тойрсонгүй бололтой. Эрлэн баруун хатвчнаас өөд нь үргэлжлүүлв. Энэ удаа
Хар нохой түгжав хоёр золгох нь зайлбаргүй болжээ. Зүгтаасан хүнд нохой өстэй байдгийг мань хүн мэдэх тул нэр гуайлан шиг хэвдэж байгаад л азаан шодохоор шийдэв. Хар нохой түгжавын нүцгэн хөлд сайран хамраан хүрэгчгээд давхийн цочлоо. Түгжав цочсон ч үгүй гэж дээ. Бүх ухаанаа дайжлан мод шиг болон хөшлөө. Тэр ерөөсөө л үгсэн хүн болъё гэсэндээ бараг үхчээ. Хамаг бие нь цэл хөрж зүрхэн зогсоод цус нь зөвхөн айснаас болоод л гүйж байлаа. Түүний амьд гэдгийг хар нохой байдгаа түгжав өөрөө ч мэдхэн болжээ. Хар нохой хэсэг зогсоод түгжавын хөлийг энэ ер нь юу вэ гэсэн шиг дахин шохоорхож өөд нь ахиулан шилб гуй тэрч байдгаа бүр түүнээс дээш ичгүүр сонжуургүй үнэртэж үзв. Түгжавыг тэр аймгүй бодис гэж сансан байдалтай дээгүүр нь алхаад нүцгэн гэдэс хэнхэдгийг шинжлэв. Түгжав хар нохойг багалцуурдаад авах уу гэснээ ямар ч байсан эхэлж өдхөн болий гэж шийдээд ирээдүйн дайнд битүүхэн бэлтгэв. Жингдэл хар нохойны харц түгжвийн харцтай яг тулгарв. Өөрийн амьд гэдгийг нохой түүний хөлдүү харцнаас нь мэдлээ. Нохойны герт орж ирсэндээ гэмссэн хулчгар нүдний цаад өнгөнд түрүүчийн хонзон гялалзаж байгааг түгжав харав. Түгжавын нүдний амьд галыг хар нохой хэсэг гайхан ажигласнаа гинт дальдэрч ухсхийн гарч чадав. Гарч явахдаа түүнийг сүүлэн тас хавдсан байсныг түгжав анзаарчээ. Хар нохой гадаа гаравт түгжавын морийг хилэнтэйе ээрч гарав. Түгжав нохойд багалзуураа тас хазуулаагүйдээ баярлсан боловч дотор нь нэг л хачин болж орхилоо. Тэр босож суув. Айлын эзэгүйгээр нэг л таагүй. Хоймрын жаазнаас ширтэх донойн харц өөд түгжав харах гээд чадсангүй. Зохилогдсон төрийн шагналд соёлын гавьяц зүтгэлтэн Цэндийн дорж готов. Уншсан Эрхэнбаярын Баттарж.